Альмас Movie Guide. Та бүхэндээ бодит явдлаас сэдвлэн бүтээсэн жинхэнэ Оромо киног бэлтгэн хүргэж байна. Лео Пейж 2 театрт кино үзчихэд гарч ирэх хооронд хөвсөөсөн сайхан цас аялжээ. Харж явах замдаа машина төр зогсох хоорондоо манай бүсгүй машинд явал найдвартай хөвгттэй болно гэж мэгэд суудлын бүсээ тайлал үнсэлцэхгүй юу. Гэтэл араас нь том машин зогсож чадалгүй гулгаж явсаар тэдний машиныг араас нь мөрөгөхөд урд нь байсан шонг давхар мөргөж бүсээ зүгээг байсан Пейж цонхоор шидэгчдэг. Эмнэлэгт хөрөгдөж нөхөр нь бүсдүүлсэн байсан тул та гайгүй тэнхэрч харин эхнэр нь хэдэн 7 хоногийн турш тархиныг эмнэлтэйгээр сэхэнд байдаг. Энэ үйл явдлаас 4 жилийн өмнө хосууд тасалбар түгээх газар харц шийдэлцэж, авц зогсоолын газар танилцаж, тэндээс шууд болзож дотносоор. Нэг өдөр Лео дэрэгдэн санаандгүй унгахад Пейж нээлттэй байсан цонхоо хааснаар гэрлэх нь батаар аваалж байгаа. Хэсэг хугацааны дараа бүсгэл сэргэж залуугаа санахгүй эмчтэй андуурч мандураад манай хүн бүр сэтгэл санааг эцэгсгэр үстэй дайрын мацааш шантралгүй эргэж торж оцсоор байж байтал гэнт нэг өдөр аав ээж нь охиноо осолцсныг мэдээд ирдсэн байдаг. Гол нь нөхөртөөгөө уулзрахаас өмнө дурсамжуудаа санаад байгаа болохоор яагаад эцэг эхтэйгээ холбоо барьдгүй уулздгүй болчихсон байснаа гайхаад барахгүй. Аав нь охиноо хуульчуулахыг хүсдэг байхад сургуулаа хайж сонирхлоороо уран баримлж хийхээр хот руу ганцаараа нүүж ирсэн талаар нөхрөөс сонслоо. Ингээд Пейж эмнэлгээс гарахаар болж эмч хуучны амьдралдаа эргэн орвол эргээд ой санамжаа санах магадaltaй талаар зөвлөдөг. Эцэг их нь яг авч явдгийн даваан дээр Лео гуйж говьсаар хагаад арай гэж юм авч үлддэг. Гэртээ хамтдаа ирэхэд найзууд нь гэж чум юм өгдөж явтал шоконд ороод хөөх юм ин аргагүй штэ. Нэг л өдөр босоод ирэхэд танихгүй залуу нөхөр нь танихгүй орчин гэр нь бөө мэдхгүй хүмүүс найзууд нь гэдэг орчин эвгүй хэцүү байдалд орлохгүй яадгийн. Ер нь ямар ч бөмбөрцгийн ой санамжийг алдсан хүн тэгж хямран штэ. За тэгэл өглөө нь хуучны юм шиг хэрнээ шинэ амьдралдаа дасан зохицохоор хөглөж гарна. Лео эхнэрээ төр үлдээгээд нэлийн орхигдсан ажил руугаа явх хооронд Пейж хормын бичлэгээ үзэж суужгаад гинт тэнмэр санагдсан юм уу яасын. Гарч хийсч яваад төөрүүд аргаа орохтой ээж рүүгээ залгад авах болов. Буцаж ирэхдээ гэрийнхэнтэй хамт хоол идэхэр болсон талаар хэлж Лео дуртай дургүй юм явдаг. Хоолны дараа дүүгээ дагуулад хуучин найзуудтайгаа уулзахаар ресторанд орлоо. Тэгсэн хамгийн сайн нийлдэг байсан нүүр буруулж энтер. Учрыг нь олдгүй өөр сургуулийн найзуудтайгаа нөхрөө танилцуулж байтал хуучныхан сүйд залууд таарч мэдэхгүй юу? Хамгийн балаа юм нь сүүлд X-тэйгээ гэрлэх гэж байснаа бол санаад байгаа байхгүй юу? Шинэ нөхрийнхөө дэргэд хуучин найз залуугаас харц салгаж чадахгүй байсаар дараа өдөр нь ажил дээр нь очиж энтер. Яагаад салсан шалтгаанаа мэдэх гэж утсан ч нөгөөх нь хормын өмнөх өдрөө хаягдсан хүн яаж тэрийг нь ойлгох вэ? Тэгснээ гарах гэж байхдаа үнсчүүл яах вэ? Зүгээр үү те? Ой санамжийг алдсан ч гэсэн нөхөртэй болчоод хайшин ич дөө. Эргэж гэртээ очиод бүх зургаа игнүүлж тавиад марцсан сонсноо ангилж тавьж ялгаж дурсамжаа олж авах гэж их л хичээж байгаа болт. Маргааш нь Леотой хамт өөрийнхөө ажил дээр ирж юуг яаж хэрэгэлдэг, ямар учраас ийм ажил эхлүүлсэний ч мэдэхгүй төөрж буудлахтаа нөхөртөөгөө маргалтад авахгүй юу? Манай залууч гэсэн тесэн гэт бас яаж ингэж удаан төвчих вэ? Өөдөөс нь сүрж уурлаад гараад явлаа да. Гэртээ эртэл дүүгийнхээ хормонд бэлдэх нэрийдлэр аавыгаа дуутчихсан бэдий. Хайртай бүсгүйгээ алдахыг хүсээгүүд араас нь очиж дуртай номоо дахиж уншихаас татгалзахгүй үстэй гэл айгүй романтик юм ярьж найрж байгаа л дахин анхных шигэ болцохыг хүсгэд зөвшөөрдөг буян юм. Дуртай газраа хооллонгоо шоколад хувааж идэлцэл голын ирэг дээр хар шөнөөр орж тоглоцгоогоол дулаасч байгаа нэртэй үнэлцэл гүмэн тач маань өвчийг өнгөрөж байгаад гэрт нь хөргөж өгдөг. Маргааш нь аав нь эргээд сургуульд нь оруулах хусныг хэлж бага охиныхоо хормон дээр Леог Пейжээс сал гэж ятгаж матхад наагур цагаар бөө хор найруулсан үе яваад идэх шүү. Энэ бүхнийг овоо төвчээ сууж идэл X нэрснэ ажил дээр ирээд үнсэж өнгөснийг нь хэлж уурыг нь хүргэж гусуулаад дарваасан юм чи. Ингээд эхнэрээ эргүүлж чадахгүй гэдэгтэйг эвлэрээд шантраад гутраад гуйнаад иви аавынх нь ажил дээр очиж гэрлэлтэд цэцлэх бичиг баримтан дээр нь гарын үсгээ зураад жинхэнэ конец фильма концерт дуслаа боллоо. Пейж дэлгүүрт явж байгаа ресторанд нүүр буруулаад өнгөрдөг хуучин найзтайгаа таардیں۔ Өдгсөн мань найз аавт нь явуулдаг байж байгаа баригдаж ээж аавтайгаа муудалцаад гэр бүлээсээ тустай амьдрахаар явах басна мэдэж явдгийн. Энэ бүхнийг мартсан тэдэнд Азны юм болж дэрэгдээ дахиж ойлгох завшаа болсон юм байна л ш. Эцэст нь дахиад сургуулаа орхихоор болсон ч аавыгаа уучлснаа гэр бүлээ хаяхгүй гэдгээ хэлээд эргээд хуучин амьдралдаа ганцаараа ханцуу шамлан ормо гэж. Хэдийгээр ой санамжаа эргэж олоогүй ч хэлээ. Нөхөртөөгөө дахин гэрлэж хоёр хөөхөө хөөхтдээ болоод амар сайхандаа жаргаж байгаа юм байна лээ. Одоо болтол. Ийм сайхан гигийн хайрын түүхийг таалан болгосон үзэгчтэнд баярлалаа.